Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Одмаа гэдэг бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн олон нийтэд харилцах хөтөлбөр хариуцсан дэд профессороор ажилладаг. За манай салбар нийгмийн ухааны салбар маань нийгмийн ажил, төрийн удирдлага, олон нийтэд харилцах ажил, байгууллагын сэтгэл судлал гэсэн дөрвөн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг. За одоогоор манай хөтөлбөрт 22 багш, 2 ажилтан, за 217 бакалавр оюутан, 28 магистр, 10 доктор оюутан суралцж байгаамаа. За нийт багш нарын маань 68% докторийн зэрэгтэй, 32% нь бол эрдмийн зэрэг цолтой байгаа. За ингээд хөтөлбөрүүдийн онцлогийг товчхон танилцуулъя. Манай нийгмийн ажил хөтөлбөр бол 1997 оноос эхлээд эсэлт авч эхэлсэн. Хамгийн анх Монголд шинжлэх ухааны технологийн их сургууль бол энэ мэргэжлэр мэргэжилтэн бэлтгэснээр ийм онцлог байгаа. За мөн нийгмийн ажил хөтөлбөр маань олон улсад хамтын ажиллагаа бол маш сайн хөгжсөн байдаг. За тухайлах юм бол бид бүгд найрамдах Солонгос улсын ЧУСО их сургууль, за мөн сонгодоо групптэй хамтарсан олон улсын дадлагыг зохион байгуулдаг ийм онцлогтой мэргэжил байгаа. За нийгмийн ажилтнаа хөтөлбөрөөр илсэн оюутнууд маань нийгмийн ажлын орчин үеийн онол арга зүйн мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ. За мөн байгууллага, за хувь хүн, бүлэг, эмэгтэйчүүд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдийн нийгмийн ажлаар мэргэжиж төгсдгөөрөө бол маш их онцлогтой байгаамаа. За дараагийн мэргэжил маань төрийн удирдлага хөтөлбөр байгаа. 1998 оноос эхлээд хуучин ГТЭМС төрийн захиргааны менежмент мэргэжлэр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. За энэ хөтөлбөрөөр одоогоор бол 200 гаруй бакалавр оюутан, 100 гаруй магистр оюутнуудыг бол төгсгөөд байна. Төрийн удирдлага хөтөлбөр маань төв болон хорон нутгийн захиргааны байгууллагуудын төрийн захиргааны төрийн удирдлагын асуудлыг шийдвэрлэх, тодорхойлох, за зохион байгуулах, за мөн захирам засаглалын үйл ажиллагаанд ажиллах ийм чадвартай мэргэжилтэн болж төгсдөг байгаа. За гурав хөтөлбөр маань олон нийтэд харилцах ажил хөтөлбөр 2009 оноос эхлээд Монголд анх удаа энэ хөтөлбөрийг бол хэрэгжүүлж эхэлсэн. За олон нийтэд харилцах хөтөлбөрөөр элсэгчид маань за байгууллагын нэр хүндийг хөсгөх, за имиж дүр төрхийг бүрдүүлэх, олон нийтийн санаа бодлыг судлах, за олон нийтийн мэдээллээр хангах, төр засагтай харилцах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах, мөн арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон ур чадварыг эзэмшиж төгсдөг байгаамаа. За дөрөвт хөтөлбөр маань 20 оноос эсэлт авч эхэлсэн шинэ хөтөлбөр байгаа. За энэ бол байгууллагын сэтгэл судлалын хөтөлбөр. За манайх байгууллагын сэтгэл судлалын хөтөлбөрийг Монголд бас анх удаа энэ эсэлтийг авж байгаагаар бол манай хөтөлбөр бол онцлог. За учир нь бол энэ технологийн эрен үе, за мөн цаашлаад хотчлт, за хүмүүсийн стресс гэх мэт энэ асуудлуудыг шийдвэрлэх тухай энэ асуудал бол хамгийн өргөн хүрээнд яригдах болсонтой холбоотойгоор бид энэ шинэ мэргэжлийг нээж эсэлт авч ажиллаж байна. За ингээд та бүхнийг манай дөрвөн хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна.